Майнерсын тоглолтын хэмнэлийг өдөртөх нь маш чухал. Захны тоглохоо сэлэн бодон суугаас ихэр болсон. Scrap. Хоёр дахь боломж Игватын дүлгэн аваад автолсон алдсан. Дэлгэрэн дахиад боломж үүсгэсэн Амдын 3 шидэлт амжилттай. За тийм байна. Майнерс бас их хасах үзүүлэлт өндөр байсан. Доллар эрдэнэ дууны зан шидэлтэн оноочтой болсон. Тоглолтын нээлтийн 2 оног багтаа авчирлаа. Маш их биеийн контактад тоглоод байгаа. Бат эрдэнэ 3 онооны шидэлтэн оноочтой болсон. Бат эрдэнийн шидэлтүүд баг 3 дахь тоглолтод дараалаад заслан ирсэн Scrap нэг эсрэг нэг тоглоод 3 онооны шидэлтэн оноочтой болсон. J Scrap 3 оноо багтаа авчирлаа. За ард тоглогч нь байгаа. Ардаа өгсөн тим баруун тоглохоо оноочгүй нэмсэн тоглохоо оноочтой боллоо. Амжилтуудыг өгөөд тоглолтыг тэнцвэртэй авч явбал Майнерс ер нь их ашигтай байхаар харагдаад байгаа. Scrap-ийн их эвгүй контакттай байдлаа. Тийм эвгүй байдлаас бөмбөд нь унаад идэг. За тийм дамжуулаа Мактенес минут талбай дээр тоглосон ба гоё өгцөндөө доотлоо оноочтой болсон. 3-3-ийн тамирчдын хоорондын ойлголцол 3-3-ийн хөлбөрүүд маш сайн одоо төлөвлөж орж ирээд энэ ч талбай дээр маш сайн хэрэгжээд байгаа. Санчрын тоглох амжилтгүй болсон чи араас нь нэм цогт. Одоо бөмбөг алдалт болсон. Энийг оноо болдгол завсарлага ер нь ирж байгаа хаад баг Санчр тоглох амжилттай болсон. Ер нь топ 3 тоглогчид нэг гэж ярих баг. Тоглохны чадвар үе те. Тэгэхэд энэ тоглогч ингэж дутуу тоглолцсон юм чинь ингээд багч гэсэн бол Янад нэг эсрэг нэг тоглоод 3 онооны шийдэлтэнд оноч болсон. 2 тогломжийг үүсгээд Demarcus Cousins-ийн тоглолт ихний оноо авсан. Johnson дуудсан буцааж аваад нэмсэн амжилттай. За яг ч оноо авах гэсэн 4 алдаа хийсэн ийм зөрүүтэй байна. Cousins 3-аас 3 шийдэлт амжилттай. За ер нь амралтын саяны баярын өдрүүдээр 7 насад дуусаад өгсөн 3 секунд үлдсэн байгаа. Шалдаад өгсөн Bryce довтлоо оноочтой болсон. Цаг дуустал зэрэгцээд 2 оноо авч чадлаа. Нэг нь болоод өнгөрсөн. Тулга 3 онооны шийдэлтэн оноочтой болсон. Эсрүүгийн хамгийн өндөр тоглогч юу гэдэг. За Kansas бөмбөгөөс нэхэд авч шүү. Шалдаад гоё өгцөндөө зүүн довтлоо оноочтой болсон. Мэдрэмж нь хайчих дээ. Мэдрэмж нь хайчих. Чид энэ тоглолтын нь бас төлөвлөгөөнд орчоод байгаа. Анзаарагдаад байгаа. За гоё хараатаа өгцөн довтлоо оноочтой болсон. Бөмбөгтөө тоглох гэхээр тоглолтын эхлэлээс сигналтай гартаа аваад явж байна. Инх баясгалан 3 онооны шийдэлтэн оноочтой болсон. Нэлийн хол авсан, дамжуултыг гаргаад өгсөн, шахаад явсан өөрөсөн довтлоо оноочтой болсон. Өөдөө Scrap бас гэхээс илүү сайн унтаж ав, нойроо сайн авцсан мэдрэмж гоё байдгаа гэж. Demarcus Cousins Ахтаа оролт хийсэн гоё цацсан бас. Scrap зүүн орсон довтлоо оноочтой болсон. Сайн хамгаалтыг сайн төгсгөж чадлаа. Үлэн болсон. Мактенес аргалаа явцсан шүү. Мактенес ээлжт 2 ноо. Bryce Johnson 3-аас шидсэн шийдэлт амжилттай самбартаа дунж байна. Тэрэн дээр ялангуяа бид нар кадрагийн бас тогтоонуудыг ганцлыг харах бах тий. Кадруудаа нэг пиклролууд яваад кадрын самбартууд тэгээд яалтчгүй хоёр импорт нь яах гэж энэ багт ирсэн бэ гэдэг одоо энийг л одоо харуулж ин да. Тийм хүн яагаад энэ лигт яагаад энэ болч боллоо. Багаар ажиг тоглолтыг үзүүлж байгаа. Энэ бол Майнерс үднэс чухал. Тоглоом оролцоонд одоо бүгд жигд байх хэвээр. Тэгж чадвал тэд одоо энэ цуврал хожид сайхан амралттай орж ирнэ. Нэм цагт Батэлд нь 2 Мартинес эргэлдэж байгаад 3-аас шийдэлт амжилттай. За яг энэ шийдэлт бол хэрэгтэй байгаа сая. Доллар эрдэнэ хамгаалч арлаа явсан алхамт хийсэн хүнд байдлаас довтлоо оноочтой боллоо. Жигэн довтлогоо амжилттай болгож чадаад байгаа нь тэдний хувьд бол том давуу тал болох ёстой. Хариу довтлогоо Scrap шүтинг бодож үзсэн. Тэнд сулдарсан тоглогч нь баясаа байсан. Маш тухтаа шийдсэн шийдэлт амжилттай. Майнерс оноо идүү гарлаа үзэгчтэй. Тоглож ах шиг байна. Тоглоо Cousins эргэлцэхгүй шийдсэн. Cousins-ийн 3 шийдэлт орно хариуг нь барьлаа. За тэгээ болж байгаа юмараад явна да боднос. Өөрөө шууд шийдсэн шийдэлт нь оноочтой боллоо. Нэг славаад Scrap-сан тулга дамжуултыг өгсөн Demarcus Cousins 3 онооны шийдэлт нь оноочтой болсон. Тоглолтыг шийдэж болохоор шүү дээ тий. Болор эрдэнэ төрөө хоёр хоёул хамт талбай дээр байгаас дүр зураг харагдаж байна. Бөмбөг авах Болор эрдэнэ ямар гой дамжуулт вэ? 24 секунд дуустал зэрэгцээ Bryce Johnson 2 оноо. Үзүүлдэг. Ингэж л гой тоглолтыг хянаад байгаа. За Монх 2 оноо хамгаалагч нар байсан. Батбаярын 2 оноо.
Дотлоог алдах юм бол харин дотлоо ер нь унж дуусгаад 3 онооны шийдэлт оновчгүй доор авсан. Довтлогоо оновчтой болсон. Мактенес 2 оноог авснаар 4 онооны Батөрийн эсрэг болор эрдэн зүүн дээрээ явсан оновчтой болсон. Ямар аймаг дээрч байна. Энэ ч синээсэн ч довтлоо ирж болно. Дамжуултыг өгсөн их байсгалан 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Ампиасорон эрдэнэт Кадра задлсан Батбаяр 3-аас шийдсэн Батбаярын 3 шийдэлт хариуг тэр доор байна. Буцаад байгаа. За найталсгаж удаа шууд нүүдлийг хийм байна. Казансыг оруулж ирэх юм байна. 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Гамболтын Батүр Скрапио заслан авсан. Гамболтын Батүр дамжуулсан Брайс Джонсон 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. 2 дахь самбартад хийлээ. Майнус 2 оноо идүү. Казанс 3-аас Казанс багийн оноогоор идүү гаргасан. За зүгээр нэг эсрэг нэг явчих гэж байгаа болов. Болго өөрөө шийдсэн шийдэлт амжилттай. За доор байрлалсан Экватор дээр мөнгө ирсэндээ Экватор хамгаалагч гоё аргалцсан довтлогоо оновчтой болсон. Багийн 69 дэх Явах газаргүй болсон. Бодор эрдэнэ буцаад ирсэн довтлогоонд 9 баясаа тонш ороод дундаас шийдсэн шиддэг цэгэндээ найдвартай. Унагдаг шүү. Шийдвэрлэх довтлогоо Демаркус Казанс өөрөө дайраад явсан. Демаркус Казанс 5.8 секундын хугацааг авсан, шахаад явсан, хоёр тоглож шахсан, болор эрдэнэ шийдсэн. Шийдэлт амжилтгүй Сэдэг Бодсваг цуурлыг 3-1-ээр тэргүүлж эхэллээ. Я маш сонирхолтой тоглолтын төгсгөл байлаа. Хүссэн хөлбөрөө явсан уу? Явсан. Сул шийдэж чадсан уу? Чадсан. Зурсан хөлбөр бол хэрэгжлээ. За гэхдээ тоглолтын ялагч Сэлэнг Бодсваг байл.